Та бүхэн амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Маш том 16 дугаар бүлэг чөтгөр 5 дугаар хэсэг. За, альва шашин суртал ата жөтөнөөс ангид байсаар ирсэнгүй. Ата жөтөө гэдэг нь чөтгөр тийм үү? Цөм ата жөтөөтэй цөм чөтгөрийнх юм. За, аль шашин ата жөтөөгүй юм бэ тий? Нэг нэрлээд. Энэ хүү хар хүн номч гэсэн ата жөтөөтэй бүтээл юм. Шудраг байх хэрэгтэй. За, ухуулсан чөтгөр ялдаг. Өөрийгөө ингээд танилцуулаад ингээд ухуулсан чөтгөр ялдаг. Буюу үнэн эсвэл аль ата жөтөөтэй шашин нь ялдаг гэж. За, 100% хаалтан дотор 100% лувсан забаа гэдэг 1357-оос 1419 он бод мөрийн зэрэг номондоо ухаангүй мэгдэж балмагдах хүмүүс уулын савдгаас аврал ирдэгэ. Удган мод тагсан овооноос учир ирж аврал гуйдгаа. Авралын дээд нь тэнд байхгүй. Ачлалт гэгэрэлд тэнд оршихгүй. Ам шиг үнэнчээр шүтлэж гисэн ахуй орчлонгийн зовлонгоос салгахгүй. Харин та аврагч буддаад хамгаас үнэн номлол сургаалд хайрлан инэрч бурсан хуурагт хандаж сүслвээс зовлон арилнаа. За ингээд л буддын шашнаар явах юм бол зовлон арилна гэж байгаа хгүй. Тэгээд явсан шүү дээ. Тэгээ ямар байсан тийм үү? Тэр зовлон тэгээд арилсан уу? Тэ? За, уулын савдагт мөрөгдөг, уул овоо тагтдаг хүмүүс бол бөө мөргөлтэй хар хүмүүс. Ойлгомжтой. Энэ шүлэг шууд бөө мөргөлийн эсрэг хандаж тэдний итгэл бишрэл утга учиргүй, хаалтан дотор ирээдүйгүй. Ухаангүй балмад тэр балмагдах гэснээс бас балмад гэж байгаа. Энэ нь болохоор зэрлэг бүдүүлэг гэсэн үг шүү дээ, тий? Юм гэж дайрч довтолж байна. Эсвэл ухуулж байна тийм үү? Та нар бол аимхай, сул дорой, орчлон зовсон юмнууд гэж шууд хэлж байна. Ийхүү өрсөлдөгч талаа буруутгах, муулах явдал нь ухуулга тийм үү? Англиар пропаганда гэдэг хуцах ажил юм. Нохоо хуцаж байгааг одоо юу гэдгийг энэ үйл бол нохоо хуцахтай адилхан үйл юм. Тэрний юу гэсэнгээр нэг шинэ хүн ингээд явах юм бол нохоонод хуцдаг танихгүй юм чинь ингээд энэ хүн бай хараач одоо юу вэ гэдэг юм тий. Эсвэл хуцна гэдэг чинь ямар нэг юм шүүмжлээд байгаа юмыг тийм үү. За, үг хүчтэй гих бөгөөд өрсөлдөгчөө муулалгүй дуугүй суусан тал ялагддаг байна. Одоо ингээд энэ муу байна, эднэр ингээд муу байна гэл ингээл яриалах юм бол ард түмэн одоо жишээ нь муу юм байна гэж ойлгоод авчдаг ч юм уу. Тэгэхээр өрсөлдөгч талаа муулж байх хэрэгтэй болчиход байгаа юм. За, үнэн ялдаг гэдэг. Мэдээж одоо ингээд дэлхий хавтгай биш, бөөрнхий гэсэн тиймэрхүү юм ялах ёстой тийм үү. Гэтэл чинь л одоо л болтол одоо дэлхий хавтгай гэж маргаад идэг тийм үү. Гэтэл батлах боломжгүй зүйлсийг үнэн хэмээн хадгалсаар л байна. Буддын шашны суурийн хувьд ахин дахин төрөлт. За, би болохоор ингээл ахин дахин төрөл байгаа юм байна л да. Би өмнө нь одоо юу гэдгийг ямар амьдралтай байсан санахгүй байгаа юм. Би ингээд ахин дахин төрөөд өгнө гэдэгтээ яг нэг итгэлтэй биш байгаа. Ингээд яагаад батлах боломжгүй. Тэгэхээр буддын шашны одоо юу гэдгийг суурь нь энэс эхэлдэг. Хүн ингээл ахин дахин төрөөл ахин дахин зовоол байна. Энэ одоо юу гэдгийг гацаатай байдлаас яаж ангижрах вэ гэж. Тэ? За, шашин мөргөлийн хэрэгцээ нь зөвхөн зовлонгоос цугтах хүсэл дээр оршдог зүйл биш юм. Мөргөлийн зан үйл нь айдас балмагдсан хүмүүсийн хийдэг зүйлч биш юм. Харин ч хийхээр зориулсан хүмүүс эцэг тэнгэрээс онгод сахиулсан тэнгэрүүдээс баталгаа зөвшөөрөл хайж байгаа үйл юм. Чингис хаан одоо нэг үгдгийн лалын шашинтай улс руу довтлохоос өмнө одоо юу гэдгийг тэнгэрт мөргөж байгаа. Чингис хаан айгаад тэнгэрт мөргсөн гэж ерөнхийдөө ярихгүй шүү дээ. Би ийшээ ингээд дайраад орвол хэр баталгаатай байна гэж.
эцэг тэнгэр одоо юу гэдэг зөвшөөрч байна уу гэж гэдэг юм. Тэрх маягаар одоо наманчлна гэж аам л да одоо тэр төвдийн тэнгэр гэсэн үгийг аваад мөргөх зүрхийг наманчлах гэж ярьдаг болцсон ч юм шиг тийм үү. За овоо мод тахих баяр наадам халдан дотор цэнгэлнэ. Тэнгэр байгаль ихтэй хандсан их хүндэтгэл бишрлийн арга хэмжээ юм. Зүгээр л ингэж амьдраад иж болохгүй. Баярлсан талхснаа ямар нэгэн байдлаараа байгаль дэлхийд илгээх хэрэгтэй байдаг. Тийм учраас ийм баяр наадам одоо гэдгийг мах шарсан нэг тиймэрхүү арга хэмжээ болдог. Гэтэл энд ямар нэгэн тийм зовоод байна одоо гэдгийг та нар одоо гэдэг ингээд шал дэмий юм хийгээд байна гэдэг ч юм тиймэрхүү юм ярих нэг утга учиргүй байхгүй. Өөрөөр хэлбэл нэг юм амны бэлгээс штийн бэлэггүй ч гэдэг юм дандаа юмг муу мухаар нь бодж идэг хүн одоо энэ та нарын наадам чинь одоо юу гэдгийг ямар ч утга учиргүй ч гэдэг юм тий нэг тиймэрхүү юм ярьчих гээд байдаг байхгүй. За энэ нэг 3 цаг тавьчих юм бол арай нэг жоохон өөр юмны талаар ярьж байгаа. За Дорж Банзранов бүрээд хүн баг тийм үү. Тэгээд Дорж гэсэн нэртэй төвдийн очир гэсэн нэртэй байна тийм үү. Халдан дотор 1822-оос 1855 он бичгтэй гэж байгаа. Ард олны дундаас шин шашныг дэлгэрүүлэгч хуучныг устгагч нар гарч ирсэн гэж байна. За Монгол хүний хувьд болохоор буддын шашин шин байдаг. Нөгөө бөө мөргөл нь хуучин байдаг. Бас христийн шашин шин байдаг тийм үү. Тэгэхээр одоо альва нийгэмд одоо нэг тийм шин юм тарааж ийн гээд одоо хуучнаа устгадаг нэг тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэдгээр хэсэг бүлэг хүмүүс нь болохоор ямар нэгэн байдлаар ухаан муутай гэхэд хэцүү юм. Эрх мэдлийн төлөө ямар нэгэн шин зүйл оруулж ирээд тэрийг эрх мэдэл болгон ашиглах тиймэрхүү хүсэл зоригтой байдаг. Өөрөөр хэлбэл энэ христийн шашинтай хүмүүс эсвэл өөр лалын шашинтай хүмүүс ч юм уу тийм болж байгаа хүмүүс нь болохоор энэ тэрийг дамжуулан улам бүр эрх мэдэлтэй болохыг зорж байдгаа гэдэг. За тэдний нэг нь Нийд Житон Зая Бандита юм. Энэ бандита гэдэг нь орос хэлэн дээр дээрэмчин гэсэн үг шүү дээ тийм үү. За хаалтан дотор хошуу тайж бай багуулсан өргөмөл хүү гэж байгаа. За өргөмөл хүү гэхээр жоохон ингэ онцгүй байна шүү дээ тийм үү. Ямар ч хүний хүүхдийн билээ гэж. Хаалтан дотор 1594-өөс 1662 он гэж байна. Шан цайдам гэдэг газар төрсөн төвд хэлний нэрд орчуулагч ойрт үсгийг зохиогч гэж байна. Ойрт үсгийг гэж юм байхгүй л дээ. Тод үсэг гэж ярьж байгаа бол зүгээр л жоохон дүрмийн өөрчлөлт шүү дээ тийм биз дээ. Бүхэл амьдралаараа монголоор явж монгол гэдэг нь хаалтан дотор халах байхгүй. Бөөгийн шашныг устгасан. Халимгийн дотор жунгаар мөн Зая бандиттай нэгэн зорилгоор эрчимтэй ажилласан. Энэ жоохон ойлгомжгүй байна л да. Халимгийн дотор гэж байгаа. Халимг нь том байгаад жунгаар нь жижиг юм уу? Мөн Зая бандиттай нэгэн зорилгоор эрчимтэй ажилласан. Би нэг юм ингээд хуулаад авчил басталчихсан нэг тийм байна. Нэгдүгээр тэрээр бөөгийн хүчийг өөрийн энгийн буянлаг аргаар устгахыг хичээсэн. Бөөгийн шашин буянлаг биш байхгүй юу? Балаа юмнууд мөнгө байсан ч гэсэн юм дими юм зарцуулдаг ч юм уу тий. Хоёрдугаар тэрэ Далай лам Ванчин эрдэнийн даалгавраар шашны номлогч нэлээд том эрдэмтэн халимгийг эзэмших өөрийнхөө нөлөөг өсгөхөд бүх талаар амжилт олохоор ашигласан юм. Түүний хүслээр гаргасан хууль нь хэрвээ хэн нэгэн онгонд хаалтан дотор онгодод мөргсөн бол онгодыг шатааж буруутнаас морь ба хонь авах гэж байгаа. За ерөнхийдөө бол нэг тийм хүний хэлбэртэй, амьтны хэлбэртэй ч юм уу тийм одоо юу гэдэг хөшөө байдаг. Бурхан дахил гээд. Тэр нь болохоор монгол хүний хувьд бол онгод юм байгаа юм. Тэр зүйл танд одоо юу гэдгийг яаж амьдрах уу, яах уу, ийх үү гэдэг одоо нэг санаа өгөөд идэг гэсэн юм. Өөрөөр хэлбэл тэр зүйлийг ингээд дахиад одоо тавьсан байхад та урамтай, онгодтой ингээд явна гэсэн тийм итгэл бишрэл байдаг. За тэр зүйлийг нь авчиад шатааччихаа. За бөө зайран удгнуудад бөөлөх боломж олгосон хинч байсан түүнээс морь авах. Удган зайран нарын бузар гайг ариуцгах гихчлэн
За энэ дандаа нэг эдийн засгийн юм байгаа. Эдийн засгаар нь ингээд одоо хянаад, хяхаад одоо гэдгийг байх юм бол тэр бурхан шашин гэдэг чинь явж чадахгүй юм шиг болдог. Тэгээ тэрэнд болохоор нэг улсын эзэн их үүрэгтэй, газрын эзэн учраас тэр одоо хаад ноёдууд нь их үүрэгтэй. Тэгэл одоо юу гэдгийг илүү татвар гэдэг юм бол тэр шашин урагшаа явдаггүй юм. Энэ лалын шашинтай төстэй. Лалын шашинтай хүмүүс ингээд улс орныг эзэлснийхаа дараа одоо лалын шашинд ороогүй байгаа хүмүүсээс нь татвар авдаг. Шашны татвар. Та нар бидний шашинд ороогүй учраас та нар илүү татвараа төлөөрэй гэдэг баггүй. Тэгэхээр нөгөөдөл нь одоо жоохон байж байгаа л ингээд татвар төлж амьдрснаас зүгээр л лал болчихъя гэж орцгоочдөг. За ийм хэлбэрээр зая бандит болон бусад олон лам нарын хичээн ажилласны үр дүнд Монголын бөөгийн шашин 17 дугаар зуунд устгагдсан. Бөөгийн шашин атаж өтөйтэй биш гэж хэлж болохгүй бах. Ер нь ямар нэгэн байдлаар жоохон ухаан муутай байна. Эсвэл одоо технологийн одоо гэдгийг хоцрогдолд орсон ч гэдэг юм. Тиймэрхүү байж болох юм. За бөөмөргөл нь 3 их гэж байгаа. Хаалтан дотор Христ, Ислам, Буддизм шүтлгийн ялалтанд байраа тавьж өгөх болсноор бүр хойшлоод Аглагч Сибирт хүрсэн юм. Хүн их амьдэрдгүй газар л одоо хэвээрэл байдаг ч гэдэг юм. Бөөгийн шашин нь. Энд бусдаас илүүг хаалтан дотор хор хүргэсэн нь буддизм юм. Үүний шалтгаан гэвэл буддизмын инэрэнгүй болон бусад харьцааны хувьд давуу талдч бус. Буддын шашин их инэрэнгүй эсвэл харьцаан цайхан гэдэгтэй ч биш тийм үү. Тухайн орон нутгийн ард түмний юмд хүлцэнгүй ханддаг дадал заншил нь буддын шашныг дэлгэрүүлэгчдэд найр тавьж болчихсонд байгаа юм. Шинэ юм орж ирж байна. Шүүмжлэхгүй. Явж л байг одоо энэ одоо ямар урчтай юу Яховагийн гэрчүүд вэ гэж шүмжлэхгүй байхгүй. Зүгээр л одоо юу гэдгийг хүн бурхан шашин шүтэх эрхтэй шүтчил бэг гэж одоо юу гэдгийг ингээд хүлээгээл авчдаг. Тэгэл нэг тийм одоо юу гэдгийг хон мал шиг ингээд нэг 50 номхон гээл явцгааж идэг ч юм тийм. Түүнчлэн буддизмыг амжилт олоход нь дэмжлэг болсон зүйлс нь улс төрийн үйл явдлууд эцэст нь ламыг танин мэдэх явдал юм. Лам гэсэн хүнийг эртнээс ингээл байдаг, ламын шашин гэл байдгийг мэддэг тийм үү. Тэгэл манай улс ч одоо юу гэдгийг ялагдаал тэгэл их буддын шашныг дэлгэрүүлэгч нар нь одоо юу гэдгийг ялсан ч гэдэг юм. Одоо манжнэр нилээд буддын шашинтай байсан ч гэдэг юм. Тийм юмнаас л болоод одоо юу гэдгийг ийм байдал хүрсэн байгаа. За энд гол нь юу вэ гэхээр одоо юу гэдгийг энэ ухуулж чадсан гэх гэдэг. Буддын шашин өөрийгөө ухуулж чадсан гэж. Буддагийн сургаалууд төгс, хамгаас үнэн, зовлон арилгадаг, харин шав нарын дунд бохир савтай, тарих толгой гэсэн. Муу санаа сэтгэлтэй, муу үйлтэй хүмүүс байсан гэж ярих хүмүүс бий. Гэтэл Будда буюу багш нь өөрөө анханасаа болонгортой сургаалууд үлдээжээ. Ийм учраас бидний өвгдийн газар нутаг дээр бидний эцэг өвгдийн итгэл бишрлийг авралгүй гэж бурах Буддагийн сургаалуудыг энэ номонд онцлон иш татаж эргцүүлж хорон дүр царайг ил гаргах шалтгаан болсон юм а гэж юм. Би өмнө нэг бахамжлууд хийсэн маа тийм үү. Тэгээд ийм сургаал нь ингээд буруу байна. Энэ хамгаас үнэн гэж хэлэхэд хэцүү байна гэдэг юм. Тиймэрхүү юм ярих гэдэг. За өнөөдрийн хувьд нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.